E-Mongolia систем 1 жилийн хугацаанд давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд захимаар үзүүлжээ. Одоогоор төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг захимаар хүргэж байна. Үүний зэрэгцээ E-Mongolia систем шинжлэгдэж иргэн бүрт дижитал ID үүсгэсэн байна. Мөн дархан Хөвсгөл булган Төв аймаг, Орхон Сэлэнг аймгийн иргэд хуулийн этгээд E-Mongolia системээр аймгийнхаа үйлчилгээг захим хэлбэрээр авах боломжтой болжээ. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн зочны цагаас хүлээн авна уу. Өдрийн төргийн үзэгчдээ Синий телевизийн мэдээллийн хөтөлбөр зочны цагаараа үргэлжлэн хурж байна. Өнөөдрийн зочноор харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын захим хөгжлийн газрын дарга Инхбат хүрэлцэн ирсэн байна. Өдрийн төргий. За, өдрийн төргий. За, өнөөдрийн ярилцах сэдэв бол E-Mongolia систем. Тэгээд E-Mongolia систем өнгөрсөн хугацаанд яг ямар үйлчилгээ нэвтрүүлсэн бэ? Та энэ талаар яриул. За, өнгөрсөн хугацаанд бид нэр өнгөрсөн оны 10 сард одоо E-Mongolia системийнхаа нээлтийг хийжсэн. За 10 сард нээлт хийхэд бид нэр нийтдээ төрийн одоо 23 байгууллагын 181 үйлчилгээг бол захин хэлбэр шилжүүлсэн байдалтайгаар нээлттэй хийжсэн бол за энэ жил бид нэр одоо 10 сард E-Mongolia системийнхаа одоо 2 дахь хувилбарыг танилцуулсан байгаа. За 2 дахь хувилбар дээр бол одоо нийтдээ төрийн 56 байгууллагын 562 үйлчилгээ бид нэр E-Mongolia системээр нэгтгэхэд за иргэн хуулийн этгээдэд бол төр үйлчилгээг захин хэлбэр авах боломжийг бүрдүүлээд байна. Цаашдаа ер нь яг ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа вэ? За бид нэр цаашдаа бол өнгөрсөн хугацаанд бол 562 төрлийн үйлчилгээ нэвтрүүлсэн гэсэн ба. За энэ дээрээс бид нэр онцлоод хэлэх юм бол ер нь өнгөрсөн хугацаанд бид нэр 5 сард одоо эрүүл мэндийн яам одоо засгийн газраас маань иргэдээ одоо вакцинжуулж ирсэн. За энэ вакцинжуулалтын одоо үйл ажиллагаа идэвхтэй явж байгаатай холбогдлолтоор бид нэр иргэдээ одоо тахлаажуулалтанд хамрагдсан гэсэн одоо лавлаа тодорхойлолтуудыг захин хэлбэрээр авах боломжийг бүтүүлсэн. За дээрэс нь одоо иргэд маань одоо 1 2 3 дугаар тунд хамрагдаад эхэлсэн байна те. За энэтэй холбогдлолтойгоор иргэд маань тухайн одоо тахлаажуулалтын эдгээр тунд хамрагдсан боломжтойгийн одоо хэдвэр тунд хамрагдсан эсэх мэдээллүүдийг нь бол бид нэр аппликейшнд оруулчихсан байна. За бид нар сая энэ 10 сард одоо танилцуулсан version 2 хувилбар дээрээ бол бид нэр хэрэглэгчдэд илүү ээлтэй тий ашиглахад хэлбэр өнгө дизайнтайгаар бол аппликейшн системүүдээ шинжилж гаргасан байгаа. За дээрээс нь бид нэр маш олон шинэлэг үйлчилгээнүүдийг бол оруулсан байгаа. За бид нар эндээс дурдаад үзэх юм бол түрүүний ярьсан вакцинжуулалт байна. За дээрээс нь бид нэр одоо шинээр төрсөн хүүхдүүдэд одоо шинээр мэндэлсэн одоо гэр бүлийн гишүүнээ улсын бүртгэл бүртгүүлэх үйлчилгээг захин хэлбэр шилжүүлсэн байна. За дээрээс нь одоо өмнө нь бид нар улсын бүртгэлийн ерөнхий газар дээр очиод хуулийн этгээдийг байгуулах гэж нэлээд төв одоо чирэгдэлтэй одоо үйлчилгээ байсан бол энийг бид нар 100% захин хэлбэр шилжүүлсэн байна. Тэгэхээр иргэд маань одоо хуулийн этгээд байгуулах гэж байгаа бол захимаар одоо E-Mongolia систем руу байлган E-Mongolia аппликейшнийг ашиглаад одоо өөрийнхөө хууль одоо хүссэн хуулийн этгээдийг хэлбэрээр бол байгуулах одоо боломжийг бүрдүүлсэн байна гэсэн үг. За дээрээс нь бид нэр өнгөрсөн хугацаанд энэ иргэд маань одоо зээлтэй байдаг тийм ээ. Одоо зээл одоо банк болон банк ус одоо зээлийн үйлчилгээнүүдийг одоо тухайн байгууллагуудаас аваад өөрийнх нь зээлийн үлдэгдэл нь хэд байгаа, ямар төлөвлөлттэй байгаа, хязээ дуусах уу. За одоо зээлдэгчийнхаа талаарх одоо найдвартай бол найдваргүй зээлдэгчийнхаа мэдээллүүдийг авч хаанаас авахаа мэддэггүй байсан бол бид нэр одоо системдээ энэ үйлчилгээг нэвтрүүлээд иргэд маань өөрөө ямар байгууллагууд ямар зээлтэй байгаа зээлийнхаа лавлгаа тодорхойлтын мэдээллийг одоо энэ 2021 онд бол үн төлбөрөөр авах боломжийг бол бүрдүүлсэн байна. E-Mongolia систем ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд давтагдсан тоогоор 5.5 сая ерөнхийдөө үйлчилгээг иргэдэд үзүүлсэн гэдэг тооцоол байгаа шүү дээ. Энэ нь ер нь одоо нийт одоо хичнээн төгрөгийг хэмнэсэн гэсэн үг ээ. Тэр тооцоог нь ер нь та нар гаргасан байгаа юу? За ер нь бол бид нэр ингээд төрийн үйлчилгээг захин хэлбэр шилжүүлж байгаа маань иргэд болон төрийн үйлчилгээ талдаа нэлээд давуу талуудтай байгаа. За төрийн үйлчилгээ талдаа бол одоо яг энэ цар тахлын нөхцөлд бол одоо төрийн үйлчилгээний ажилчид маань одоо иргэдтэй тулж харьцахгүй тийм ээ. Зайнаас харьцах. За тэрийгээ дагаад одоо иргэд болон төрийн байгууллагын ажилтнуудын хоорондох харилцаа одоо захин хэлбэр шилжснээр одоо стресс багасгах юм уу те. За иргэн талдаа гарч байгаа илүү одоо нөлөөлөл үр дүнгууд бол маш их байна л да. За дээрээс нь бид нэр өмнө нь бол одоо төрийн үйлчилгээг авахын тулд иргэд маань төрийн байгууллагад очих те. За төрийн байгууллагын ажилтнтай харьцах. За төрийн байгууллагын одоо олон байгууллагуудаар дамжиж үйлчилгээнүүд авах
гих зэрэг одоо хүндрэлтэй байдлууд бол үүсдэг байсан. За үүн дээрээсээ нэмээд олон байгууллагын явуулаар замын хөдөлгөөнд оролцох, төвөгжрөл үүсгэх те. Дээрээс нь одоо энэ замын хөдөлгөөнд байгаа автомашины тоог олшруулах те. Дээрээс нь ажлаасаа чөлөө авах зэрэгт одоо дунджаар бид нэг тооцоод үзээ нэг төрийн байгууллагатай нэг үйлчлэгийг очиод авахд иргэд маань нэг 2-3 цагийн зарцуулдаг. За дээрээс нь энэ үйлчлэгийг авахын тулд нэг доор хаяж 5-9 мянган төгрөгийн одоо унааны зардалтай таксинд явах юм бол одоо тийм зардал гаргаж байна гэж тооцоол дээр үндэслээд бид нэг 5.5 сая удаагийн одоо захим үйлчлэгийг авсан хэрэглэгчтэй бол тооцоод үзэхээр нэг нийтдээ нэг 140 орчим тэрбум төгрөгийн одоо шууд бус одоо хяналтыг бол иргэдэд аж ахуй нэгжүүдтэй бол гаргасан байгаа гэж тооцоолж байна. E-Mongolia систем дижитал ID үйлчилгээг ерөөхдөө нэвтрүүлээд байгаа тийм. Та энэ талаар дэлгэрэнгүй яриул. За би өмнө нь түрүү хэлсэн бид нэр 10 сард энэ оны 10 сард 2 дугаар хэлбэрээр санал болгосон дээр нэг одоо фичер буюу нэг одоо шинэлэг боломж маань бол одоо бидний бидээ одоо зайлшгүй авч явах шаардлагатай одоо бичвэр хэлтүүд байдаг те. Жишээ нь одоо иргэний өмнөх жолооны өмнөх те. За хэдэн шаардлагатай тохиолдолд одоо гадаад паспорт ч юм уу, эрүүл мэндийн дэвтэр ч юм уу те. Нийгмийн даатгалыг бит байдлаар авч явах боломжтой авч явах шаардлагатай энэ бичиг баримтуудыг бид нэр цахим хэлбэр шилжүүлж ирсэн байгаа. За ингэснээрээ иргэд маань ер нь өөрт одоо өөрийнхөө иргэний үнэлэх болон жолооны үнэлэх за эхний ээлжинд бид нар бол энэ хоёр үйлчилгээг оруулчихсан байна. За ингэснээрээ бид нар аппликейшн дээр хэрэглэгчийн профайл зэс дотор за хэрэглэгчийн иргэний үнэлэх болон жолооны үнэлэхийг бол бид нар цахим хэлбэрээр бол үүсгэж өгсөн гэсэн. За ингэснээрээ иргэдэд ямар давуу тал гарах юм бэ гэхээр мэдээж хэрэг иргэд маань бол өөрсдийнхөө гар утсыг бол мартаж одоо хөдөлгөөнд оролцох юм уу мартаж явах тохиолдол бол нэлээд бага байдаг. Харин энэ өөртөө бит авч явах хэвээр баримт бичгүүд бол мартах тохиолдлууд байдаг тийм. Ийм тохиолдолд иргэд маань өөрийнхөө E-Mongolia аппликейшнийг ашиглаад иргэний үнэлэх болон жолооны үнэлэхүүдэд одоо холбогдох шатны байгууллагуудын одоо албан хаагч нарт үзүүлээд за шалгуулад явах бүрэн боломжтой гэсэн үг. E-Mongolia систем одоо үйл ажиллагаа явуулаад ерөнхийдөө жил гарах хугацаа өнгөрчлөө. Энэ хугацаанд яг бүртгэлтэй хичнээн хэрэглэгчтэй болсон байгаа бай. За түрүүн хэлсэн бид нэр жил гарах хугацаанд бол бид нар үндсэндээ яг бүртгэлтэй 1.4 сая орчим хэрэглэгч бүртгэлтэй байна. За давхарцсан тоогоор бол 5.5 саяудаа хэрэглэгчд маань үйлчилгээг авсан байна. За цаашид бол одоо захим хэлбэрээр үйлчилгээ авах хандлага маань мэдээж хэрэг өсөж байгаа. За энд бас нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд маань ер нь захим хэлбэрээр авах үйлчилгээнийхээ үн тариф маань шатараатаагаар буух, за шатараатаар өнгөө болох ийм одоо хандлагуудтай байгаа. За үүнийхээ дагуу бид нар энэ өнгөрсөн хугацаанд улсын бүртгэл ерөнхий газраас маань одоо манай системээр дамжуулж үзүүлдэг 24 төрлийн лавлага тодорхойлолттой үн төлөвлөгөө болгодог болсон байх жишээний те. Цаашдаа бид нар ингээд ер нь бол энэ бидээ авч явах цаасан хэлбэрээр явж байгаа баримт бичгүүд маань үе шаттайгаар захим хэлбэр рүү шилжиж байна л та. Одоо нийгмийн даатгалын дэвтэр бид нэр одоо байнга ашигладаг байсан бол одоо нийгмийн даатгалын дэвтэр маань 100% захим хэлбэр шилжиж илээ. За бид нар он гараад одоо нийгмийн даатгалын төлөлт одоо дэвтрийг бол захим хэлбэр шилжүүлнэ. Гэхээсээ илүүтэйгээр бас E-Mongolia системээс ороод иргэд маань нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийнхөө лавлага тодорхойлолтод үн төлбөрөг бас авах боломжийг бүрдсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр иргэд ерөнхийдөө одоо иргэний үнэлгээ бидээ авч явахгүй байсан ч гэсэндээ банкнд ороод үйлчилгээ авч болохоор болно гэсэн үг тийм эх онд. Ер нь бол бид нэр хэрэглэгчтэй энэ боломжийг одоо технологийн болон одоо системийн хувьд бол бүрдүүлээд өгч байна гэсэн үг. За мэдээж хэрэг одоо иргэдийг тухайн төрийн байгууллага банкар ч юм уу үйлчлүүлэх тохиолдолд иргэдийг одоо таньж баталгаажуулах үндсэн шаардлага байдаг. За энэ дээр бид нэр иргэдийг заавалчгүй одоо иргэний үнэлгээтэйгээ явахгүйгээр тий дижитал баримт бичгүүдэд шалгаад баталгаажуулах энэ эрх зүйн зохицуулалт одоо тий тухайн банк юм уу тухайн байгууллагын дотоод журамдын зохицуултуудыг оруулах одоо чиглэлээр одоо 22 онд нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулаад цаашдаа бид нар энэ дижитал ID буюу дижитал одоо баримт бичгүүдийг бол ашиглах энэ эрх зүйн орчнуудыг бол бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн үг. За зочны цаг E-Mongolia системийн талаар мэдээлэл хүргэлээ.